Сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр нийтийн 70 хомсрыг сэргээх баярлалаа төв төрийн бас байгууллагаас нэгэн томоохон арга хэмжээ зохион байгуулагч одоо холбогдуулаад энэ хүү одоо мэдээллийг бас та бүхэнтэй хуваалцъя гэж бодсон юм аа. Ингээд нийтийн 70 хомсрыг сэргээх баярлалаа төвийн зүгээс одоо олон нийтэд зориулсан одоо 70 хомсрыг сэргээх 9 минутын дасгалыг одоо өнгөрсөн 3-4 жилийн хугацаанд одоо өдөр болгон одоо өөрсдийнхөө одоо чадах хэмжээнд зааж сургаж байна. Тэгэхээр энэ дасгал чухам ямар учиртай вэ гэдгийг одоо хийж үзсэн хүмүүс нь бас сайн мэдж байгаа. Тэгээд энэ үгээр дамжуулаад бас таны амьдралд ч гэсэн эерэг сайхан өөрчлөлтүүд, эрүүл мэндийн хувьд, харилцааны, сэтгэл санааны хувьд ч гэсэн маш олон өөрчлөлтүүд бас гарсан бахаа гэдэгт бүрэн итгэлтэй байна. Тэгэхээр энэ хугацаанд бид нар одоо Монгол орноос нийт 60-аас одоо 70 мэргэжлийн багш нар аргын болоод одоо бэлгийн ухааныг одоо хавсарсан чиглэлээр энэ ухаан маань нэгсэндээ одоо өөрийгөө одоо таних ухаанд одоо суралцж байна гэж бакалаврын зэрэг одоо мэргэжлийн түвшинд авлаа. Өмнөөс цаашлуулаад одоо магистрийн зэрэг одоо саяхан бас магистрийн зэрэг авсан нэлээд олон багш нар бий боллоо. Тэгэхээр энэ багш нар маань одоо тодорхой хэмжээгээр чухам ямар хүмүүс байдаг вэ, хаана ажилладаг вэ гэдэг сонирхол бол маш их байгаа. Тэгэхээр ихэнх багш нар бол одоо өөрсдийнхөө одоо талбарт өөрийнхөө үйл ажиллагаагаа өөр тийжсэн ажлаа үргэлжлүүлээд явж байгаа ийм багш нар байгаа. 100 багш нар бол өөрсдийн яг мэргэжлийн одоо зөвлөгөө өгөх, үндсэн ухамсарын дадал олгох, за өөрийгөө дотоод ертөнцийг танин мэдэх юм ийм зөв амьдрах арга ухааны хичээл нэг талаасаа заадаг, арга талаасаа нөгөө талаасаа шилжилтийн ухаан буюу одоо сүнсний ухааны заадаг, энийг ингээ хослуулан заадаг ийм мэргэжлийн үйлчлэгээ үзүүлдэг ийм газрууд байгаа л баярлалаа төв төрийн бас байгууллагын дэргэдэх одоо тэр багшийн гэсэн ийм төвтэйгээр ажиллаж байгаа. За энэ дундаас ингээд одоо бидний одоо анхдагч энэ төвийг байгуулсан хамгийн одоо ахлах одоо багш нарын дундаас одоо 4 багш нь энэ удаа та бүхэнд маш сонирхолтой одоо лекцийг хүргэх гэж байна. Тэгэхээр лекцийн сэдвүүд бол маш сонирхолтой. Нэгдүгээр бол хамгийн гол нь ухамсар гэж чухам юу юм? Ухамсарын шилжилт гэж юу юм тийм ээ? Гэх мэтлэнгээр маш сонирхолтой хийгээд одоо магадгүй бас таны урд өмнө сонсож байгаагүй тийм шинэлэг мэдээллийг бас танд хүргэх бахаа гэж. Тэгэхээр энэ бүх лекцүүдийн сэдэв бол ямарваа нэгэн одоо гадаад мэдээллийг хүргэх гэж зориагүй зөвхөн энийг бол одоо яг л та ер нь хийм бэ? Одоо өнөөдрийг хүртэл та өөрийгөө яг өнөөдөр энэ багш нарын тайлбарлаж байгаа шиг яг ойлгож ирсэн үгүй юу? За тэгээд одоо өнөөдрийг хүртэл ер нь би хэн байваа гэдэг дээр бас магадгүй та өөрийгөө нэг үнээд гарах энэ болцоо бас танд олдох баха. За цаашлбал ухамсараар ангаагдах уу гэж. Тэгэхээр ямар нэг байдлаар өнөөдөр эмнэлэг рүү гүйдэггүй хүн ч гэж баг байхаа болсон байна тийм ээ. За барууны орнуудад бол ерөнхийдөө өвдсөний дараах эмчилгээгээс илүү урьдчилан сэргийлэх гэдэг тал дээр бол төвчлэл нэлийн өндөр явагдаж байна. Тэгэхээр бид нар ч гэсэн юунаас хоцрох уу? Тэгээ тэр үүднээсээ ер нь бол одоо өвчний чухам одоо үндэс шалтгаан чухам юунд оршдог юм бэ гэж. Тэгээ эцсийн байдлаар эн чинь хамгийн эцэстээ хүрэхээрээ ер нь бие махбод манай үнд тийм биш байгаа гэдэг энэ талбарын ямиг бямсруу юмч байна одоо та бүхэнд бас маш тодорхой тайлбарлахын зэрэгцээгээр хэрхэн бас одоо тэр үндэс одоо өвчний үндэс бас сэтгэлийн их зовлонгоос хэрхэн ангижих вэ? Тэр шалтгаануудаас яаж ангижих боломж байдгийг би өөрийгөө яаж анааж болдгийг бэ гэдэг тал дээр бас сонирхолтой. Энэ хүний хувьд арга талаасаа ч бэлэг талаасаа ч гэсэн сонирхолтой мэдээллийг бас та бүхэнд хүргэх баха. За тэгээд цаашлбал хумс 3 дахь мэлнэ гэж. За энэ бол одоо ялангуяа залуучдын үед маш их сонирхож байгаа ийм зүйл аа. Тэгээд сүүлийн үед би бас нэлээд их Facebook мэдээллийг бол байнга тогтмол одоо уншдаг. Тэгээ хамгийн их мэдээлэл авдаг хэрэгсэл маань бол шинэлэг хийгээд товчхон тэгээ бас дээрэс нь хэерэг мэдээллийг бол Facebook-аас авдаг учраас тэн дээр одоо жишээл маш олон группүүд байхыг би анзаардаг. Тэгээд тэр группүүдийн донд одоо яригдж байгаа үндсэн сэдв бол ялангуяа сүүлийн үед залуучууд астрал аяллаа тухай бас маш ярьж эхэлсэн байна лээ. Тэгэхээр энэ тал дээр бас нэг ойлголт авчирсаа ер нь одоо жишээ нь 3 дахь мэлний астрал аялал гэдэг бол бас тоорондоо бас нэлээд холбоотой зүйл. Тэгэхээр бидний энэ одоо хараад байгаа хоёр хараанаас гадна бас нэг 3 дахь мэлний биднэрт байдгийн байна. Тэрүүгээр бид нар юуг харддаг юм бэ гэдэг энэ ухааныг бас та бүхэнд одоо өөрийн хэмжээлж тийм ээ ухаарсны энэ хэмжээнд бол бүхэнд орж багш маань бас сайхан тайлбарлаж өгнө гэдэгт бүрэн итгэлтэй. За ингээд цаашлах юм бол одоо зүрх сэтгэлээрээ сонсгоно гэж. Тэгэхээр нэг анзаараад үзээрэй ер нь тэгээ бусдыг бид нар ер нь ингээд зүрх сэтгэлээрээ чин сэтгэлээсээ ер нь хэр сонсдог үлээ гэж. Энэ бол наацхийн гэр бүл дээр анзаардаг тийм ээ. Бид нар хүүхдийнхаа хэлэх чаа үгийг ер нь бүрэн сонсдог үлээ зүрх сэтгэлээрээ.
ханыхаа хэлж байгаа үгийг нь ер нь бүрэн сонсдог лөө. Яг сонсохдоо бид нар толгоогоороо сонсоод байна уу эсвэл зүрх сэтгэлээрээ сонсоод байна уу гэдгийн хооронд бол тэнгэр ганцар шиг зөрөө бий. Тэгэхээр энэний одоо чухам одоо ялгаан чухам юу гэдгийг толгоогоороо сонсохоор яа тийм амьдрал юу болдог. Тэгээд зүрхээрээ сонсохоор бидний харилцаа ямар болж өөрчлөгдөг ийгээд тэр бие биенийг ойлгох хийгээд тийм ээ бие биендээ ямарваа нэгэн сэтгэлийн өвчин үүсэхгүй байхын гол шалтгаан нь магадгүй бие биенийгээ зүрх сэтгэлээсээ ойлгож сонсох явдал юм болов мэдлэнгээр юм нарийн одоо мэдээллийг бол та бүхэнд хүргэнэ. За ингээд лекцийн төгсгөлд бол мэдээж хэрэг олоолаа нэгэнд цугласных тийм ээ одоо олонний хүч олонгүй далаа гэж үг гэдэг. За ер нь бол хүн өөрийгөө танихгүйгээр ер нь одоо өөрийн гэр бүлээ бий болгож тэрүүгээрээ дамжуулан аз жаргалтай амьдрах гэж бол ер нь их хэцүү байдаг. За тэгээд бүр цаашлах юм бол одоо өөрийн гэр бүлээ бүрэн тогтоож аз жаргалд хүрээгүй мөртлөө бусдыг аз жаргалтай болгож удирдан чиглүүлж байгаа гэдэг бас нэлээд том өөр асуудал болов уу гэж тэгээд энэ хэмжээнд одоо тодорхой хэмжээгээр лекцийн маань одоо утга агуулга нь явагдах болов уу гэж тэгэхээр юуны өмнө одоо аливаа асуудлыг бусдаас биш ер нь өөрөөсөө ирж сурахын учир шалтгаан хийгээд өөрөө онцгой гэдгийг мэдрэхийн ач холбогдол хийгээд өөрийнхөө одоо дотоод хүнтэйгээ одоо ярилцаж сурж өөр дотор оршиж байгаа тэр зүйлдээ нэвтэрснээрээ өөрийнхөө далд ухамсартай нэвтэрснээрээ таны өмнө магадгүй урд хажууд байгаагүй тийм амар амгалан сэтгэл ханамжтай тайван сайхан амьдрал хийгээд маш их өндөр бүтээмжтэй тийм одоо гайхамшигтай нэгэн шинэ хүн төрөх шинэ таа төрөх энэ боломж бас байж магадгүй маа. Тэгэхээр хэрвээ та сонирхож байгаа бол мэдээж хэрэг энэ сайхан боломжийг ялангуяа амралтын өдөр байгаа учраас нямгаар гэдэг бол өөрөө бурхны ивэлтэй нарны эрчим хүч маш эрчимжсэн ийм сайхан өдөр байдаг. Тэгэхээр энэ өдрийн одоо 3 цагт одоо Монголын үргэлжлэлийн өвлийн соёлын төв ордонд уулзцаая хэмээн та бүхний уриалж байна. Баярлалаа.